Монгол улсад хамгийн азтай залуу баха. Билгүнэ. Өнөөдөр ямар өдөр вэ? Өнөөдөр үү? Тийм. Өнөөдөр их тийм өөдрөх өдөр байна. Үгүй ээ, ямар нэг юм болно гэсэн шүү дээ. Бороо орох юм, бороотой юу? Чи ямар сони юм бэ? Ерөөсөө санахгүй байна уу? Сандгүй байна. Сайн боддоо. За би бодоотой юу илээ. Юу вэ харин? Чи бодож байна. Нэг юм бодож оллоо. Юу вэ? Энэ талаар хязгаарч бодож олж чадахгүй гэдгээ би сая бодож оллоо. Оо, чи ямар өөдгүй юм бэ? Юу вэ? Өнөөдөр чи намайг ээж хоёртойгоо танилцуулна гэж амлаа үсттэй. Ээж хоёр байхгүй, хайнаа ниссэн шүү дээ, байхгүй. Чи яагаад худлаа яриад байгаа? Өглөөний 11 цагийн онгоцоор ирнэ гэж надад хэлчихээд. Тэг 90 багаан суугаад хөвсгөл яваад. Оо, яагаад ингэ худлаа яриад байгаа юм бэ билгүнэ? Худлаа ярьж чаддгүй чи яас хэцүү юм бэ? Хэрвээ би чамайг өнөөдрийн дотор намайг ээж хоёртойгоо танилцуулахгүй юм бол цааш та чамтай үерхээ боллоо. За танилцаа туулаа, танилцаа. Билгүнэ, ээж чи ямар хүн бэ дээ? Ээж яг эмэгтэй хүн шиг л юм багхгүй. Үгүй эмэгтэйний яхав та гадаад төрхийн би асуугаад байна шүү дээ. Гэхдээ ямар гэмээр ингээл үстэй. Тэгээд хомос момстай л нэгтэй. За юу ойлгомжтой юм бэ? Тэгвэл аав чинь ямар хүн бэ дээ? Аав тодорхой шүү дээ, эрэгтэй хүн шиг л багхгүй. Гүй би хаа царай зүс өндөр нам гэд янз бүрийн юм байж байгаа юм. Ер нь тэгэл бүх юм нормалны сайхан. Чи тэгвэл ээж өөрийнхөө хинэн дурсан бай. Гэхдээ яг аль сайн гэснийг хольж яваад тэгээд би төрсөн шээ. Тийм үү. За тэгвэл би орой хэдцэд гэрч очих уу? 9-гээл хүрээд ирсэн орой. Би хамгийн гол нь ээж чинь бэлэг авсан байхгүй да. Ашгүй ч явах тэ. За арай болцъя. Пока. Яа, энэ үн чи үний зовлон дуусахгүй маань. Одоо хинтэйгээ танилцуулна. Ер нь ингэнэ. FM зарлал өгчий. Өндөр үнээр гэр бүл түрээсч явна гэд. Тэгээ хүлээгээ өгч даа ахгүй. Зарлал өндөр үнээр гэр бүл түрээсч явна. Харилцууц 9811 22 22. Онгорхоо ороор. Сайн байна уу? Сайн байна уу? Зарын дагуу явж байна. Ашиг хүрээд ирв үү? Тий. Ороор аха. Би юу яаж байгаа юм бэ? Ганцаараа биш ээ, найзтайгаа явж байна. Оруулаач, орол. Ороод ирээ. Нааш ороод ир. Оо, сайн байна уу? Сайн байна уу? Гэр бүл түрээсэлж чинь гэсэн үү? Тий. Түрээслэх гээд ирлээ. Ямар сони юм бэ ч одоо орон сууд түрээслүүлж яасан болохоос өөрийгөө түрээслүүлж үзээг юм байна. За түрээсэлтэй. За одоо тэгэндээ. За одоо яах вэ? За шууд ажилд орё. Би тэр найз хөдөлтөө. Тэгээ ажилд. За. Тэгвэл ингэсэн. Манай найз охин манай аав ээж хоёртой танилцна гэдэг байгаа байхгүй юу? Би өөрөө үнчи. Тэгэхээр та харвас сайхан би хаатаа ах байна. Та манай аав болчих заяа. Тэгээ. Та манай ээж гэж энэ ч одоо. Ах ч болох юм уу? Ах хэрэггүй л дээ. Өвөө ч болох юм уу? Өвөө ч хэрэггүй л дээ. Нохоо ч болох уу? Амтан бүр ирэхгүй. Аха би хараа ингэсэн байхгүй. Ээж аав хоёртойгоо танилцуулна гэсэн болохоор нэг эрэхтэй, нэг эмэгтэй хүн эрэхтэй. Тэгэхээр таныг түрээслээ, таныг бол боллоо заяа. Уг нь би тэр банк цуг хамтарч бизнес хийдэг байхгүй юу? Уучлаарай, таны хэрэг алга. Баяртай. За. Салыг салсангүй дээ. Салаа зам ирэхээр саллаа та. Тарыг ч тарсангүй дээ. Түрээслэгчийн хүсэл дээр тарлаа та. Явъя найз. Миний дүү чи манай найзыг харлаа. Ямар өрөвдмөр харагдаж байгааг ин харлаа. Тэр Аха, өрөвдөх сэтгэл төрөхгүй байна уу? та эмэгтэй хүн болж чадах уу? Атэштэй. Эмэгтэй бол ямар эмэгтэй бол дээ. Хамаалагч хэдийн насны эмэгтэй болох шууд хэл заяа. Хүүхдэж болж болно тийм ээ. Эрэгтэй хүүхд бол бүр болж байна. Миний бүү ханаа, миний бүү нүгэж. Бүү ингэж итгүүлж байгаа байхгүй юу? Юу вэ? Ерөөсөө амархаа. Ийм амархаа. Өвгөн бол шүү. Минийхөө 70,000 төгрөг хаана өгөөд байна минийхөө. Минийхөө 70,000 төгрөг хаана өгөөд байна минийхөө. Манайхаас гараад 100 иргэн гол ингэж итгүүлж байгаа байхгүй юу? та болооч яа. Ерөөсөө амархан тийм ээ. За бид хоёр билээ. Яг юу хийх вэ билээ? Хоёр манад ерөөсөө 2хан цаг байна заяа. Тэгээд 150 мянган төгрөг. Гоё. Болж байна шүү дээ. 2 цаг 150 авдаг цалин бай, ажил байхгүй шүү дээ. За ариун болт бидгүү Гамба. За тэгэхээр аавыг гамбаа гэх. Ээжийн нэрийг харь сольж идэх баха. тэгэлтэй. Гоё цэцэг жимс нараа. Ингээ. Дива цэцэг. Дива цэцгээ. Үгүй чи ядч Монгол нэр өгөлтөө. Монгол цэцэг. Дива багт юм чи орос үг ороод ш. Нэгдэр тэрий цэцэг гэжтэй. Житэр цэцэг пяд цэцэггүй. Танилч манай ээж шээс цэцэг гэчгүй амарс. Тийм шүү дээ. Үгүй чи Монгол нэр өгөлтөө ч. Аха би два гээгүй шүү дээ би араа. Дива, дивачингийн дива. Дива. Дива чингийн дива ямар сонь.
Өөр нэр байдгүй юм уу чи? Ямар Хүрмэц гоё штий. За тэгвэл бид хоёр ажилд орно. Ой энэ чи бид гурийн хувьд энэ чи бизнес шүү дээ. За тэр гуруула нэг юм ёсолчих л да яах вэ? Тий. Дараа. Сэргийн баяр Мартин амин яг дунд байна. За гац юм ёслээ. Ой чи. Ой, миний дөө чи сонсч. Манай найз айгүй сандруу заяа. Айгуу сандруу. Чи 100 татуулууд ажлыг чи гоё. Тэгнь. За. За болж байна. Ихэлдээд нөгөө авгаа чи гадаа хүүхдээ аваад үлдсэн штэ. Би штэ. Одоо мөнгөтэй гарахгүй. За. Яа. За ингээд сайхан амжилттай байхын төлөө. За бизнес гэдэг чинь хувилтаа шүү дээ. За бид гурийн хувилтааны үр дагавар сайхан л байх ёстой. За хай хоош чи болтой чи Монголын бас 3 штэ энэ. Юу гэсэн үг? Чи жаргалаар хэлээ. Жаргал, зовлон, жаргал гэдэг ирдэг юм байгаа үстэй. За ингээд жаргал зовлон жаргал. Яас нарийнда гатсан юм бэ нэг. За яах вэ? Үгүй чи энэ төвчж байгаа юм уу? За ингээд за одоо тэг хувцсунраа хаана яах вэ? Хойд өрөөнд ороос. Хойд өрөө за. Өш миний нэр хин гэсэн бэ? Тэр цэцэг гэсэн үү? Девац. Девац цэцэг шүү дээ. Хонгорхоо ор. За бидгүнэ би ирлээ. Чи өрөөд ирлээ. 21 цаг мэд болж байна. Тийм байна. Яна яаж авчтай хаана байгаа юм бэ? Хувцасалж чинь манай хоёр. Билгүүнэ би нэг л сандраад байна. Бити сандраа, чи сандраал, би сандраал, манай хоёр сандраал нэг баахан сандарсан хүмүүс болчих үү те. Чи надад гэр бүлийнхнийхаа тухай жоох яриад өглөө. За одоо нэг яриад багч. Нэг иймэрхүү амьдрал те. Аав ээжтэйгээ гуруула 5 өрөө баринд. Миний муу аав чи энэ амьдралыг босгох гэж юусоо бүхий л насаараа зүтгэсэн дээ. Тийм үү? Анх Улаанбаатар хотод юусоо харманда 100 төгрөгт орж ирсэн байгаа. За. Тэгэл 100 төгрөгтөө яах вэ явж ганц чихэг алим 100-аар авсан байгаа байхгүй. Тэргээ сайхан угаагаад арчаад 200-аар зарсан байгаа. 200-аар 2 алим аваад угааж ирчээд 400-аар зарсан байгаа. 400-аараа 4 алим аваад угааж ирчээд 800-аар зарсан байгаа. Ингээ байжсэн манай хамаатны үнээс ороод энэ байрыг биднэрт үлдээсэн байхгүй юу? Тэгээд Юу сонин түүхвэ? Нөгөө нэг алмаа зарж байгаад энэ байрыг авсан юм болов гэсэн чинь шууд хамаагүй юм ярьдаг биш. харин тэглээ. Билгүүнэ аав чинь хин гэдэг үлээ? Аав нөгөө хин Хүү хин гэж. одоо хат. Юу атах? Борч ирэх гээд байна. Хой билгүүнэ. Гамбаа тий. Йоо. Нэр Яа гамбаа. дам бэ хут очоочих юм. Яг орж ирлээ сая. Ээж чинь хин гэдэг үлээ? Ээж дэват цэцэг гээд нэг ах байгаа штэ. Ах гинэ. Их чи аяа ээж байгаа миний хайртай. Чи яагаад сандраад байгаа юм бэ? Харин тийм ээ. Чамаг сандраад тахар чинь би дагаад. Манай аав орж ирч. Яна аавч нь. Сайн байна уу? Намайг туул гэдэг билгүүний найз ах уу? Намайг гамбаа гэдгээ билгүүний аав. Би таны тухай сонслоо та. Нэг алим гэдэг үнэхээр гайхалтай түүхтэй юм аа. Надад ямар сонир санагдсан гэж? Нэг баахан алим идсэн гэлүү. Биш аав нэг хотод орж ирээд нэг Гүн тэгээ яав. Хотод орж ирээд нэг баахан алим идсэн.